Тэгэхэд яагаад гадаа байгаа юм? Тэд 3 сэрвэг чөтрийг уйчихсан байна. Бид юу болсныг мэдэж байна. Өдөрт тасалдсан даалгавраа нөхөх гэсэн байх. Чадвартаа эрдэж хэтрүүлэн өөдөл хийсэн байна. Шинэ цэргүүдийн нийтлэг алдаа. Буцаж ирэхээр нь тэр горийг бацааныг шийтгэндээ. Жол, би хамт явлаа. Энэ газрыг чамд даатгалаа. Хүчээр олж авсан уух шүнийг минь балардуулчихлаа. Тэд биднийг анзаарчихлаа. Лё, миний ард ор. Тусламж эртэл хүлээ. Зүгээр л тэсэг ихтэй. Би тэдний бай. Өмнөх шигүү дахин төрсөн болохоор уу? Эсвэл тэр хоолойн дотор юм болсон уу? Үгүй хамтдаа тулдъя. Яагаад чи эсэргүүцэд байна? Хэрэггүй, нэгийг нь эхэлж ал. Болгоомжтой. Хурдан хариу үйлдэл. Май шүү. Ус алдчихсан уу? Хар. Лё. Төвлөр. Тэдний гэмтэх чинь зөвшөөрөхгүй шүү. Тайвшир одоо зүгээр. Тийм шиг байна. Цэнхэр цөмд усны төрөл болон улаан цөмд газрын төрөл. Лёг эхлээд аварцгаая. Цэнхэр цөмд хурд усны төрөл. Улаан цөмд хүч газрын төрөл. Сайн байна. Би хаачглаа. Үгүй бол би толгойгоо алдах байлаа. Тэд гацаад байна уу? Тэд хэтэрхий ойрхон байна. Хамгаалтын их бүнүүд галаад огсоо. Ахмад Жойл, биднэр рүү чиглэсэн олон тооны сэрвээг чөтгөрүүд ирлээ. Хэд байна? Тоолохын аргагүй олон. Энэ чөтгөрийн сүрэг байна. Дохоо дуугарах бүх цэргүүд планы барилд яг одоо. Энэ чөтгөрийн сүргийн дохой байна. Бүх багууд ханан дээр барилдаа ор. Чөтгөрийн сүрэг тэд бэлтгэл хийсэн байх. Тэд биднийг даван хотыг чиглэн явж байна. Энэ хоёр тэднийг дуутсан байх. Бид үүнийг хурдан дуусгах хэрэгтэй. Санаа зовох хэрэггүй. Хотыг хамгаал. Новш, би хэтэрхий болгоомжгүй байснаас болж ахмадуудад ачаа болчихлоо. Би багийн ахлагчийн бүтлгүүтлээ чимээтэй юм. Дуугүй бол битгий дэмээр бид хамтдаа боцгоолно. Ёшико, болгоомжтой. Над руу дайрахгүй байна. Үргэлжлүүл. Аангийг зогсоосонгүй яагаад? Төвлөрөхгүй бол өвхөн шүү. Зөвхөн чи. Даг. Лё. Энэ өрхөө тэд намайг ахмадаас салгачихлаа. Энэ илт өрх байна. Навш, тайвшир, би түрэмгийлж болохгүй. Би одоо болтол хангалттай хүчтэй биш байна. Явж болохгүй. Чи түүнийг өрсөлдөгч биш. Гэхдээ Лё магадгүй. Энэ нүд. Ийм танил. Яаж би түүнийг хаяад явах юм бэ? Би түүнийг хизээч өхүүлж чадахгүй. Хүмүүс сонирхолтой юм. Бид нэг сэрвэтнүүд хүн төрөлхтний олдон сэтгэл хөдлөлийг маш их сонирхдог. Хүмүүс цөхөрсөн үедээ орилоод байдаг гэж сонссон юм байна.
Гуй. Сонсомоор байна. Гуй. Чамайг яагаад орилохгүй байгааг гайхаад байсан юм. За орилооч. Өршөөлгүй. Чи зогсгүй. Юу хэн зогсгүй гинэ? Би зогсгүй гэж үү? Би таны гэр бүлээс гаралтай би хэзээ ч дайсандаа сүгдэхгүй. Сул дорой байдлаа харуулах нь ичгэвдэр. Намайг хурдан ал эсвэл надтай тулд. Би уурлаж байна. Чи зүгээр л өгөөш. Чи өхөн. Хөөе. Түүнийг тавь. Чи намайг хүсэж байгаа. Тэр яагаад ганцаар байгаа юм бол? Чи үнэхээр ирсэн байна. Өгөөш ажилласан байна. Чи бидний бай. Тэдний бай гинэ. Энэ юу гэсэн үг вэ? Яагаад Лю? Чи зүгээр үү? Би зүгээр. Чи энд ганцаараа юу хийж яваа юм бэ? Чи ганц сэрвэт байсан ч дүүцэхгүй штэ зүгт. Дуугүй. Хөөе, түүнийг бүү гэмтээ. Би түүний оронд орно. Намайг ав. Түүнийг тавь. Солих уу? Та нар бүгд өгөх болно. Чөтгөр гэж энэ би түүний давталгааг хангалттай хурдан хариу үйлдэл үзүүлж чадахгүй байна. Чи бидэнтэй адилхан үнэртэй байна. Сонирхолтой. Яагаад? Энэ усны төрлөө чөтгөрүүд хагас зууны турш хувьсан өөрчлөгдөж олон шинэ чанарыг олж авсан. Энэ сул дорой би зөвхөн миний өнгөрсөн хөдөлгөөнийг дуурайж чадна. Би өөрийн чадварыг аль нэгийг ч ашиглаж чадахгүй. Би ингэж удаан тэсэхгүй. Сайн байна. Үхэн. Бид бүгд үхэн. Тэнэгээ чи яагаад ганцаар ирсэн юм бэ? Чи нэг сэрвэ чөтгөрийг ялахгүй ойлгомжтой. Би зүгээр суугаад байж болохгүй. Боломж. Чи агуул байс нэг сэрвэтийг алсан. Чи ийм сул байх ёсгүй. Чи зүгээр л жүжиглээд байна уу? Чиний юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Би хязгаарч нэг сэрвэтийг алсан юм. Утгагүй. Надад чиний өнгө айс таалагдахгүй байна. Шийтгэл. Хэрэв чи худлаа ярих юм бол үхэн. Надад хэл. Нууцаар хэл. Чиний бид надад хэл. Маш их өвдөж байна. Тэр миний бүх эрхтний гэмтэж гсэн болтой. Ердөө нэг сэрвэтэд зодуулж байна гэж бодохоор. Би яарах хэрэгтэй. Чи надад хэлэхгүй юм уу? Тэгвэл би эдэн. Би мэдэрч байна. Энэ намайг хувьсгал хүргэнэ. Намайг авна. Миний багийн гишүүнээс хол бай. Чи мултарсан юм уу? Гинти юм. Тэр бугуй болон шагаагаа хүчээр тайлсан байна. Энэ онгироо амтан хэрэв чи түүнийг хүсэж байвал эхлээд намайг алах хэрэгтэй. Ойлголоо. Би битгий болтоорой. Эдгээсээр битгий болт. Болт. Хэрэв би болтвол чамайг онох болон дуугүй байгаад намайг төвлөрүүл. Чөтгөр гэж маш олон байна. Доорчин. Наашир. Бид надтай тулдах уу? Би чамайг алахгүй тамлах болно. Би чамайг орилуулах болно. Түүнийг тавь. Ямар өвдмөр юм бэ? Дахин төрсөн ч гэсэн би багийнхнаа нөхдийг нүдэн дээр өгөхийг харсаар л байх ёстой гэж үү? Юу ч өөрчлөгдсөнгүй хамгийн өчигтэй чинь би одоо хүртэл охиноор аврагдах хэрэгтэй байсан гэж үү? Би өөрийгөө ч хамгаалж чадахгүй байж бусдыг яаж хамгаалах юм бэ? Яагаад би багийнхнаа нөхдийн үхлийг дахин харах ёстой гэж? Яагаад би ийм сул дорой юм бэ? Тэр над руу дайраагүй. Энэ зүгээр л салхины даралт уу? Багийн ахлагчийн хувьд анхны удаа сайн байлаа Лив. Чи
үлдсэнийг нь надад даатга. Хэвтэж бай. Чи өөхөө бидний өнөр хурц үнэр. Үнэхээр чи нууц үнэр. Би өөрөө ч ойлгохгүй байна. Цээж дотроос минь хүч ориглон гарч байгааг мэдэрч байна. Дээш нэвчж байна. Дотор минь дэлбэрэх гэж байгаа юм шиг байна. Тэр цөм. Сэрвэний цөм. Анг. Миний мэдэж байгаа зүйл бол чи үхэх гэж байна. Анг нэг сэвэт хувирал. Юу толгой эргэж байна. Ямар хүчтэй аавраа вэ? Бид нартай адилхан гэж юу? Чи анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Адгийн амьтан минь. Маш хүчтэй. Хааж чадахгүй. Яаж зүрхлээд намайг цохиж байгаа юм? Тэгвэл яаж байна? Тантан болгоомжтой өөрийгөө дэлбэлэх гэж байна. Яшико юу хийгээд байгаа юм? Би чамайг хамгаална. Хүмүүс та нар бүгд үх. Навш гэж. Хүмүүс энэ хамгаалтын их буу байсан. Хитрхи олон байна. Төгсгөлгүй юм. Хот руу буц сүр гэж байна. Тантан. Яшико, Тантан бид буцах хэрэгтэй. Хот биднийг хүлээж байна. Чөтгөр гэж. Тэгвэл Лео хоёр магадгүй Тантан. Би чиний сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ бид зүгээр нэг ахмадууд биш. Бид дайчид. Явцгаа хот биднийг хүлээж байна. Яаж бидэнтэй адилхан байгаа юм бэ? Хүн чи чөтгөр нэг сэрвэ. Юу үгүй чи илүү хүчтэй юм. Яагаад хүнд сэрвэ байгаа юм бэ? Боломжгүй. Яагаад? Магадгүй миний дахин төрөх болсон шалтгаан бол чөтгөрүүдийн хүчийг өөртөө шингээх. Магадгүй энэ удаа би бүх зүйлийг өөрчилж чадна. Идгэж байна гэж үү? Чи модны төрлөө. Чи зарим зүйлийг бүдэг бадаг санаж байна. Тэр нэг сэрвэт модны төрлийг шингээсэнтэй холбоотой байх. Чамайг шингээвэл би усны төрлийг олж авах байх. Энэ ямар хүч вэ? Хизээч харж байгаагүй. Чи үнэхээр тэсийн ядан хүлээж байна. Чөтгөрүүдийн хүчийг олж авахыг. Яагаад чи модны төрлийн цомыг шингээж гисэн юм бэ? Чи бидний нэг болчихсон юм уу? Сонирхолтой юм. Өмнөх амьдралдаа ч ийм юм харж байгаагүй юм байна. Чөтгөрүүд хүртэл айдас мэдэрдэг юм байна. Чадах бүхнээрээ над руу дайр. Одоогийн хувирал минь хэр хүчтэйг мэдхийг хүсэж байна. Чи хүн үү? Эсвэл чөтгөр үү? Элемент удирдах. Шингээсэн модны төрлийн чөтгөр маань ингэж чаддаг байсныг санаж байна. Тийм ч хэцүү биш бололтой. Амьсгал боогдож байна. Тийм ээ, тэмц хамгийн хүчтэй хөзрөө хэрэглэх хэрэгтэй. Хээг хангалтгүй. Намайг алж чадахгүй. Модны төрөл. Над шиг биш. Чи тархаж чадахгүй.
Чи хүн миний хүчийг ойлгохгүй чөтгөрийн хүчийг би илүү хүчтэй. Хэх. Чиний зөв. Би чөтгөрийн хүчийг бүрэн ойлгохгүй байна. Гэхдээ чи мэдэх үү? Би хамгийн хүчрхэг дайчаа. Би маш хурдан суралцдаг. Хэрэв би чамайг алахыг хүсвэл зүгээр л чөтгөрийн хүчинд дасаж байнга суралцах хэрэгтэй. Модны төрлийн нөхөн сэргээлт айн шууд ойлгочихсон юм уу? Хардаа би маш хурдан суралцдаг. Одоо юу би баригдчихлаа. Гүүхээ бол би уудчихлаа бидний тулаанаас миний дотор. Тэнэг хаахаа би бие хувааж чадна. Мэдээж би мэдж байна. Гэхдээ чөтгөрийн хамгийн чухал хэсэг болох гол цөм нь задардаггүй. Тэнэг чи өөрийнхөө чадварт хэд итгэлтэй байна тийм үү? Цөм. Миний цөм. Хэрвээ чи 7 сэрвээтэй чөтгөр байсан ч цөм чинь эвдэрвэл чи өвхнө. Би чиний усны төрлийн чадваруудыг авна. Тийм ээ, илүү их хүч. Муугүй амттай юм. Чөтгөр минь залиг хүн ал. Чөтгөр залиг хүн ал. Зайл чи бойл навш минь. Бойл. Би яаж өөрийнхөө багийн гишүүнийг алж чадах юм? Би хизээч итгэхгүй. Би түүнийг аврах болно. Хараад лидсэн хоолой. Толгооноос минь зайл. Миний хүслийг эсэргүүцэж чадж байна гэж үү? Сонирхолтой юм. Энэ сэрвээгөө чөтгөрүүд удаанаар дээшилж байна. Лео 2 хаана байна? Зөвхөн манай баг л дутуу байна. Ирэх замдаа би босод багуудын яриаг сонслоо. Тэд Цэмбэрхэн гарч нэг сэрвээ чөтгөрүүдийг бай болсон 2 дайчны тухай ярьж байсан. Энэ Лео 2 байж магадгүй. Би санаа зовж өгөх нэ. Юу би тэд Цэмбэрхэн гарсан гэж үү? Надаас битгий асуу. Тэр хоёр нэг сэрвээ чөтгөрийн бай болсон. Тэдэнд юу тохиолдсныг хэн мэдэх вүлээ? Гэхдээ энэ хараа лидсэн чөтгөрүүд яагаад гэнэт 2 ширхэг нэг сэрвээ чөтгөр гаад ирвэ? Одоохондоо зүгээр чөтгөрийн сүрэгт анхаарал хандуулъя. Тан Ёшико. Цөмөгч чинь яаж байна? Цөмрөх хурд хэвийн байна. Ёшикогч бас үүнтэй төстэй байх ёстой. Дайчны цөм удаанаар цөмөрдөг. Энерги хэрэглээ их байх тусам төдий чинээ хурдан цөмөрдөг. Үүний дараагаар гаргаж буй хүчний хэмжээ сулардаг. Тэр сэрвэт чөтгөрийг тантай хамт дарж авсан сайн хэрэг боллоо. Миний цөм тийм ч их цөмрөөгүй байна. Эс бөгөөс энэ сүрэг нь зовлонтой байх байлаа. Жоол төлөвлөгөө юу вэ? Та хоёр нэг сэрвэтийг алсан. Түүний дараа эдгээр чөтгөрийн дайралт мэддэгдэхүйд суларсан. Дахиад нэг энд алга. Эдгээр чөтгөрүүд зориг сэдэлгүй, удирдагчгүй сүрэг шиг л байна. Сэрвээгөө чөтгөрүүд бодлого ч гэсэн тэд өхлийн айдас
амттай хിവэрэ байна. Тэдэн дээр айдсыг нь мэдрүүлье. Тэдний довтлох хүслийг мохооё. Хан дээрх дайчид бидний бэлтгэл цагийг хожино. Өөрсдийнхөө цөмийг хамгаалаарай. Үүнийг дэлбэлт болгоё. Эдгээр хог шаарнуудыг бидэн рүү довтлон хамсуулаад өгье. Бүү тэр нэг сэрвээтэй хийсэн тулгааныг тооцвол цөмийн дэлбэх шаардлага гарч байгаа нь энэ хоёр дахь тохиолдол боллоо. Хэрвээ цөм эсвэл миний бие тэсвэрлэж чадах байсан бол би энэ байдлаар үрд мөх үргэлжлүүлж чадах байсан. Удаан хүчний цөмийн дэлбэлтийн хүч үнэхээр аимшигтай юм. Удаан хүчний цөмийн гэхдээ гайхалтай ахмадын ийм довтлогыг анхуйдаа л харж байна. Үнэхээр хүчтэй юм аа. Энэ бол нэг сэрвээч цөмийн хүч. Ямар атаархмаар юм бэ? Би ч бас тийм чадамжтай дайчин болох ёстой. Та хоёр зүгээр үү? Пүү, тийм ээ. Миний бие ачаалыг дааж шадна. Энэ ч үнэхээр сэтгэл хөдлөн байлаа. Хэн энэ новшнууд болсон бололтой. Дайчдаа урамшуулах цаг боллоо. Дайчдаа өөрсдийгөө бэлдээ тулд. Шүтгэрийн сүрэг хойш түлхэгдэж байна. За эрхэмээ. Гурван ахмад үнэхээр найдвартай юм. Сайн байна. Одоо бид болгоомжтой ямар нэг юм ирж байна. Энэ үлдсэн нэг сэрвэт үү? Тэр чин анг. Англио. Нэг сэрвээч төр хаана байна? Хөөе, тэр анг байна. Бид сэрвээгч төрүүдийг ялж байгаа ч гэсэн тэдний дундуур ийм зөрөгтэйгээр алхаж болохгүй ч түүд хариу үйлдэл үзүүлмэс тэр даруй. Та нар новшнууд зүрхлэх чирэггүй. Зайл. Сүрэг ухарч байна гэж юу? Хүлээгээрэй. Сүрэг ухарч байх шиг байна. Сүрэг ухарч байна. Бид аллаа, бид тэслээ, бид яллаа. Яагаад тэд гинэд ухарчих вэ? Тэд манай ахмадуудаас айчсан юм болов мэдээж. Тэд манай ахмадуудын гайхалтай хүчний үзүүлбэрийг дараа айсан байх. Гайхалтай. Гурван ахмад үнэхээр хүчтэй юм. Тэд энд байгаад баярлалаа. Энэ үнэхээр бидний ач юм байх та. Эсвэл анг. Эхлээд тэднийг авраарай. Бусдыг нь дараа ярилцъя. Чи миний хүчийг таашааж байгаа ах. Чи хэн бэ? Чи намайг өмнө харж байсан шүү дээ. Хагас дууны өмнө. Чи санах хэрэгтэй 8 сэрвэт. Чи 8 сэрвэч төрийн нэг. Хэдэн 8 сэлгүүрт байдаг юм бэ? Энэ талаар санаа зовох хэрэггүй. Дараа нь бүгд тодорхой болно. Та бол намайг цосон улаан сэрвэт хаан гэж дуудажулна. Би хамгийн хүчрэх 8 сэрвэт. Намайг харсан ч гэсэн тэр санаандсангүй миний удирдлагыг эсэргүүцэх нь гайх зүйл биш байж. Хамгийн хүчрэх дайчид үнэн. Санаа зовох хэрэггүй. Би чамайг гомдоохгүй. Одоохондоо яагаад намайг сонгосон юм? Миний бид юу болсон юм бэ? Олон асуулт байна. Цаг нь болохоор чи мэднэ санаа зовох хэрэггүй. Чиний бие бас миний бие. Тодорхой шалтгаанаар би гүн дойронд автах хэрэгтэй болох нь бидний төлөө. Чи шаргуу хүчээж хөгжих хэрэгтэй. Тэгээд бид миний төгс хөлбөрт улам ойртож болно. Та нарт муу санчдрууд хүмүүс биднийг юу гэж удав? Новшдуудаа би та нарыг ална. Анг сэрээрээ. Царай нь цайчихсан байна. Би юу хийчих вэ? Оршуул. Чи үүнийг хийх зоригийг хаанаас ав? Бурхан минь. Чи түүний аврагч байсан ч уушлагдчихгүй зүйл хийчлээ. Чи үүнийг залуу хатаанд
хадагтаад хийн гинэ бид чиний гарыг тастаад ялзруулах болно. Одоо болно бид аврагчтай ингэж ханддаг гэж үү? Багшаа аав. Энэ хүнийг Хёлос хотын бүх хүн мэднэ. Сето Тулааны гэр бүлийн тэргүүн Шунгён Сито. Чи Хёлосоос ирсэн биз дээ. Яагаад түүнийг танихгүй байгаа юм? Миний багийн гишүүний аав намайг ухаан алдсан байхад хүртэл надад анхаарал тавьсан бололтой. Мэндчилж байна. Тэргүүн Сето танд төвөг учруулсан дуучлаарай. Зүгээр дээ. Чи миний охины амийг авсан Сето гэр бүлийн өмнөөс зөрөгтэй үйл чинь талархаж байна. Та нар бүгд энэ бэлтгэлийн талбайд түр амарч болно. Өнөөдөр бид чөтгөрийн сүргийг ялцыг тэмдэглэх болно. Сето ахаа танд төвөг учруулсан дуучлаарай. Би та гурвыг баг байгаас нь хойш харж байсан байдгаараа л байна л да. Гэртээ байгаа юм шиг байгаарай. Түүнийг чамд даатгалаа. Тэр зөрүү зантай болгох хэрэгтэй бол түүнийг гөвж байгаарай. Түүнийг битгий өршөөд үзүүлээрэй. Санаа амардаа хаа. Би өөрийгөө биелүүлэх болно. Цааш үргэлжлүүлэхээс өмнө би ангаас бусад бүх хүнийг гаргах хэрэгтэй байна. Шалгалтын буйр гарч ирсэн нэг сэв чөтгөр. Бас чөтгөрийн сүрэг чи юу мэдэх вэ тан? Тэр чиний багийн гишүүн байсан ч эргэлзэх шаардлага байхгүй. Надад зөвшөөр. Бид шууд асууя. Чи чөтгөр юм уу? Би чөтгөр. Тоглоод байгаа юм уу? Бид хоёр нэг сэрвэ чөтгөрийн савраас арай гэж малтарсан. Тан Ёшико нөгөө нэг сэрвэ чөтгөрийг хамтдаа ялсан. Чи ганцаараа нэг сэрвэ чөтгөрийг ялсан гэж хэлээд байна уу? Лёта яаж зүхтааснаа хэл. Өөр арга байхгүй гэж үү? Энэ удаан би тэдний сэжгийг үнэхээр хөдөлгөчлөө ямар шалтгаан тооцох вэ? Эсвэл би чөтгөртөд нийлчихсэн юм уу? Тийм болохоор л тэд чамайг байнга аргуулдаг хэрэггүй. Би үнэхээр нууцаар дийлгэх ёстой гэж үү? Би тэдэнд үнэхээр хэлж болох уу? Хэрэв би тэдэнд хэлбэл юу болох вэ? Тэд намайг шууд алчих уу? Тэд ийм боломжийг алдахгүй. Тэд намайг хүн гэдэгт итгэхгүй. Тэд надтай чөтгөр шиг харьцах болно. Учир нь миний биед хамгийн хүчрхэг чөтгөр оршиж байгаа. Ярьж өгөл эсвэл би чамайг яриулна. Би юу хийх ёстой вэ? Би үнэхээр тэдэндээ тулдах ёстой гэж үү? Чөтгөр гэж ийм зүйл үнэхээр болоод байна уу? Хангалттай жол. Бол. Зөвхөн 4 сэрвэт эсвэл түүний дээш дөрвөлх хүн болж хувирч чадна. 4 сэрвэ чөтгөр шиг харагдахгүй байна. Хэрвээ тэр байсан ч гэсэн манайх шиг ший зэрэглэлийн хотод ирэх утгагүй. Түүнээс гадна чөтгөрүүд хязгаарч бие биенээ аврахгүй. Тэдэнд баг гэсэн ойлголт байхгүй. Тэд аимшигтай амин хувиа хичээсэн. Гэхдээ Лёг аврахын тулд амиа золиосон. Би түүнийг чөтгөр гэж бодохгүй байна. Мэдэж байна. Би зүгээр түүнээр тоглож байсан юм. Та нар яагаад ийм нухацтай байгаа юм бэ? Лё та хоёр энэ удаа үнэхээр үхлийн авьяас мултарлаа. Чи ядарсан байх. Гэхдээ Лё бидэнд хэлсэн. Тэр нэг сэрвэ чөтгөртөд уулзсныхаа дараа ухаан алдаж дараа нь юу болсныг огт санахгүй байна гэсэн. Эцэст нь чи яаж Лётой хамт зүхтаж чадсан юм? Чи үнэхээр нэг сэрвэ чөтгөрийг ялж чадсан юм уу? Тийм ээ, би чадсан. Би доторх чөтгөрийн талаар санаа зовсоор байгаад бараг мартчихаж үнэндээ би суу тухаантан жаахан хэтрүүлж эхлэв. Би цөмийнхээ хүчийг их хэмжээгээр гаргах чадвартай. Энэ надад одоогийн хүчнээс түр зуур давж гарах боломжийг олгодог. Энэ бол миний нууц хүзэр. Чиний яриад байгаа энэ чадвар чинь бидний цөмийн хүчийг дэлбэлж ашигладаг төстэй юм уу? Тийм ээ. Хэрэв би ингэж тайлбарлавал тэд надад итгэх болов. Хэрэв энэ үнэн бол чи үнэхээр суу тухайн тийм. Чи энэ удаа
болон өмнө нь энэ чадварыг ашиглан нэг сервер чөтгөрүүдийг ялсан гэж хэлээд байна уу? Тийм ээ. Би анх нэг сервер чөтгөртөд тулгартал хүнийг зохион бүтээсэн. Би маань цөмөөс бүх хүчийг хормын дотор сорж аваад чөтгөрийн ганц цохилтоор ялсан. Би чөтгөрийн хамгаалтанд суларсан үед түүнийг хэсэг болгон дэлбэлсэн. Анх удаа ингэж байгаа болохоор дараа нь ухаан алдчихсан. Энэ удаа Леог авахын тулд дахин ашигласан. Миний би ийм хэмжээний хүчийг дааж чадаагүй болохоор дахиад ухаан алдсан. Хэрвээ түүний хэлж байгаа зүйл үнэн бол энэ хүчний хэмжээ хязгаараар хэтэрсэн учраас түүний тээж нэгдэх цөм 2 удаа эвдэрсэнийг тайлбарлах болно. Үнэхээр ийм болсон юм уу? Тэр сууд ухаантан гэж үү? Хэрвээ энэ үнэн бол чи түүнийг дийлэхэд хангалттай байсан гэж хэлсэн зөв. Энэ бол бидний ахмадуудын хэрэглэдэг техникт бараг адилхан. Бид ахмадууд цөмөө дэлбэлэх үедээ биедээ хэр их ачаал өгөхдөө хязгаарлахын тулд бэлтгэл хийсэн. Чи бидэн шиг хянаж чадахгүй учраас зөв хянах суртал дахиж хэрэглэж болохгүй. Ашиг үгэн зөв. Тийм болохоор би чамайг шалгахыг хүссэн юм. Хэрв чи үнэхээр сууд ухаантай юм бол үүнээс татгалзах шалтгаан байхгүй. Алив бидэнтэй тулд шалгалт гинэ. Тэр надад бүрэн итгэхгүй л байна. Зөөлөн байгаараа аханда дууслаа. Би одоогийн энэ байдлаар түүнтэй яаж тулдах юм бэ? Энэ хүч өмнөх амьдралынх минь хамгийн энгийн суурь хүч гэж тооцогддог ч гэсэн одоогийн миний би үүнийг дийлэхгүй. Би яах ёстой вэ? Эсвэл чөтгөрийн хүчийг турш үзэх үү? Очлоо шүү. Тэр нухацтай байна. Тантан өөрийгөө ханаарай. Юу ч гэсэн чиний хариу үйлдэл хийх хурд муугүй юм. Би өмнөх амьдралынхаа туршлагад бүрэн найдсан. Гэхдээ энэ л миний хязгаар. Би бүх хүчээ гаргана. Тэр аренаг нурааж байна. Тэр энэ газрыг өөрийн гэр мэт үзэж байна. Ингээд болоо юу? Чөтгөр гэж энэ би түүнийг атгалтаас мултарч чадахгүй нь. Тэр хэтрүүлж байна. Бид түүний үн зогсоох хэрэгтэй. Тантан тийм хүмүүс зүгээр л хүлээ. Иймхэн л юм уу? Чамайг сууд ухаатан гэж хэлэх аргагүй юм байна. Би үнэхээр дургүй. Дорд үзүүлэхэд эцэст би бол бүх дайчдын хаан гэж нэрлэгддэг байсан хүн. Ятонжи, хэрв чи миний хэн болохыг үнэхээр мэддэг байсан бол миний ач зээ шиг л байх байсан. Би өөрийгөө сууд ухаантан гэж нэрлсэн болохоор л энэ цорын тохирсон зүйл үзүүлэх хэрэгтэй. Дахин төрсөн болохоор хуучин стандартаа барих хэрэггүй. Би доторх чөтгөрийн хүчийг нууцаар ашиглахыг оролдоод үзье. 200 сартай хүүхдийн бяцхан зайл мэхийг та тоохгүй үсттэй. Юу анги авра. Ахмад Ятонжи. Одоо миний дайрах хэлж. Энэ үнэр. Хих чөтгөрийн хүчийг ашиглан би тээжэндээ байгаа энэ доод цөмийг сонирхлын түвшингийн нэмэгдүүлж чадна. Сонирхлын түвшин 30%. Зүгээр л ухамсараа өөрчлөх замаар биеийн чадамжийг нээж чадах бололтой. Би ч бас мэдэрч байна уу? Түүний сонирхлын түвшин нэмэгдсээр байна. Энэ үнэхээр боломжтой гэж үү? Хайлос шиг доод C түвшний од. Үнэхээр түүн шиг сууд ухаантныг өсгөж чадах уу? Энэ авраа түүний сонирхлын түвшин 40% хүртэл нэмэгдэжлээ. Бас энэ одоо хүртэл өсөж байна. Леоситогийн сонирхлын түвшин 39% байсан. Анх түүнийг давсан байна. Ахмадаа та анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Очлоо шүү. Энэ залуу. Тэр одоо хоёр дахин хурдан болсон түүний биеийн гүйцэтгэх нэмэгдэжгэж. Ахмад Ятонжи энэ зүгээр л хууралт. Энэ бацаан
Тэр миний хариу үйлдэл хийх богино хугацааны завсарлага болон доод биеийн дайралтыг ашиглан миний тэмцэрийг алдуулах гэж байна. Тэр зүгээр л ухаангүй дайрч байгаа юм биш. Ямар их дайралт вэ? Энэ анги тэр энэ төвшний планы туршлагыг хаанаас олж авсан юм бэ? Тан шиг зодоончтой ойр байх нь тийм сайхан санаа биш байх. Аха, Шүүга Сето гэрүүлэн тэргүүн. Шойго аха хизээ энд ирсэн юм бэ? Сая л тэр хоёр үнэхээр анхаарлаа төлрүүлсэн байсан. Уучлаарай Тантан, сэтгэлийн талбайг зээлхийг хүссэн. Бас энэ хүүтэй жаахан тулдахыг хүссэн. Энэ жижиг саатад уучлаарай. Чи үүнийг жижиг саатал гэж дуудаж байна уу? Бид таныг төлөвлөчихнэ. Хаха зүгээр дээ. Би хамгийн өчигхийг тулааны дайчинтай ижил нэртэй энэ хүүгийн талаар сонирхож байна. Тэр тангийн дайралтыг хэрхэн давж гарах бол барьчихлаа. Тан дүү үргэлжил ийм байсан. Тэр эсрэг дайралт хийх боломжийг харахтаа хариу хармын төдий ч гэсэн тэр боломжийг яг атгах болно. Түүнээс гадна олон жилийн турш шүтгэр шудамстай тэмцсэн туршлага нь түүний нөхцөл байдлын дүгнэх чадвар нь улам бүр хурцлж өгч шагаагаа ингэж бариулах нь Ангийн хувьд зүгтаахад хэцүү байх болно. Тэр өвдөлтөө хичээл заах авах гэж байгаа бололтой. Үгүй. Барьсан нь би ахмадаа. Энэ юу байсан бэ? Хүний гавал хамгийн бат бөх. Гэхдээ нүдний хооронд зөөлөн байдаг. Дахиад болж байна. Ир Тантан бууж өгөхгүй. Довтлохоо болон хамгаалтын нэг доор багтаасан техник. Магадгүй би энэ чөтгөрийн хүчийг бага зэрэг туршиж үзье. Юу? Тэр тоосыг ашиглан өрсөлдөгчийн хараагүй цэг рүү маневр хийчихлээ. Тэр тангийн хөдөлгөөнийг түүний эсрэг ашиглалаа. Ямар өсөрхүү хөвгүүн бэ? Үгүй, тэр бол аимшигтай хурдан суралцагч. Энэ миний хөдөлгөөн гэдгийг мартаж болохгүй шүү. Би үүнийг хэнээс ч илүү мэддэг. Тан дүү ялагдлаа. Ангийн цохилтын хүч. Тэр зариуд алдав уу? Хурандаа та барилдах техник хэрэглэх дуртай. Хэрэг та эхнээсээ л ингэж хийсэн бол бас бие бариагүй бол надад ямар ч боломж байхгүй байсан. Та толгойдод цохиулсан болохоор юмсыг сайн харж чадахгүй байсан. Таны хараа муутсан таныг хэсэг зур буруу дүгнэлт хийлгэсэн гэсэн үг. Би зүгээр л тэр боломжийг ашигласан. Ядчил та нар одоо надад итгэж байна уу? Сүү тухаантай. Анг. Хэрвээ энэ тэр бол магадгүй. Юу чамайг хойш татж байна. Оройн хоолны цаг боллоо. Лүү гэр бүлийн хоол үнэхээр сайхан маш том өөрөө бэлтгэсэн байна лээ. Чи юу хийж байсан юм бэ? Үүнийг ихэнх нь Ахмад Жингийн буруу. Тулаан уу? Чи хожигдсон. Ахмад Жи үргэлж чөтгөрүүтэй тулдаг. Тиймээс өрсөлдөгчийнхээ хэмжээ хэм маяг гэнэт өөрчлөгдсөн нь түүнийг сандрахсан. Ийм ясархуу байх хэрэггүй. Тулаан дууссан болохоор бүгдээ найраа эхлүүлье. Сайн байна. Чи өсөж байна. Баярлалаа эрхмээ. Шийдэмгий байдал, хүч чадал, бас бие барих чадвар тэр хэтрүүлээгүй бас бяцхан танд нүрээ хадгалах боломжийг олгосон. Гайхалтай тулааны туршлага бас ба хязгааргүй боломж. Лиу, тэр залуу нэлээд сайн юм. Чи үүнийг сонирхож байна уу? Эрхэм зочдоо. Энэ хотын бүх хүний өмнөөс та бүхний хамгаалалтанд талархаж байна. Мөн сүүлийн амьсгалаа хүртэл тулцсан дайчдаа та
бүхэнд үүр талархаж явна. Бас чи гайхалтай залуу минь. Миний охиныг авсанд баярлалаа. Гуй ирэхмээр талархах хэрэггүй дээ. Чи арх уух насанд хүрээгүй. Би насанд хүрсэн би 18 настай гэж бодож байна. Дайчин шалгаруулах шалгалтанд оролцсон тулд 18 нас хүрсэн байх ёстой биш гэж үү? Тандан энэ боломжийг ашиглан хариугаа авчихлаа. Зүгээр. Том хүн байх сайхан. Би тэдний тулааны өмнө ажиллаад байсан. Тэр залуу нэлээд сайн юм шиг байна санагдсан. Түүний авиас чадвар чинийгээс дутхгүй. Хэрвээ чам шиг бие даасан охин түүнийг дурлаж магадгүй. Ямар хуучинсаг юм бэ? Түүнд би дурлана гэж үү? Утгагүй юм аа. Тэгээд тэр залуу тэр аавга тэнэг ямар тансаг юм бэ? Сноу бид хоёр зүгээр л чамайг дагаж яваа юм. Дашрамд хэлэхэд чи нэг сэрв өчтөрийг яаж ялсан юм бэ? Чи үнэхээр гайхалтай байсан байх. Энэ залуу цөмөөс их хэмжээний хүчийг албатан гаргаж чаддаг юм байна. Тэгээд түр зуурын хугацаанд хүч чадал эрч хүчээрээ хязгаараа давж гарсан. Энэ бидний цөмийг ашигладаг аргатай төстэй. Тэр үхэл эсвэл амьдралынхаа зааг дээр байхдаа амьд гарч үхлээс зугтахын тулд хүчээ нээсэн байх. Гэтэ энэ маш аюултай. Тэр үүнийг хийх зөв сургалт хийгээгүй. Энэ түүний биед асан их ачаалал өгдөг. Олон удаа ийм байдалд орвол биений идэршгүй гэмтэл авах болно. Бид Анг Тандан хоёр сая толдуулсан. Түүний үүш үнэхээр гайхалтай байсан. Гэтэ Анг илүү их сургуулах хэрэгтэй. Эс тэгвэл түүний би дийлэхгүй. Хэрвээ бид тэдэнд хоёр нэг сэрвэт чөтгөрийн цөмийг шингээсэн гэдээ хэлбэл бас модон төрлийн чөтгөрийн эдгэх чадвартай гэдээ хэлбэл тиймээс л энэ сул дараа би маань хариу цохилтоос болж зовсон ч би үүнийг хурдан эдгэж чадна. За ямар ч байсан би их юм ярихгүй хэрэггүй байх. Тэдэн намайг хамдуудтай ижил техник ашиглан цөмөөсөө илүү их хүч гаргаж чадна гэж боддог зүгээр. Ахмадуудын зөв хэлсэн тиймээс л би дараа нь ухаан алдсан. Би үнэхээр биеэ илүү сургуулах хэрэгтэй болтой. Чамайг ийм юм хийж чаддаг гэдгийг мэдээгүй юм байна Анг. Чи үнэхээр гайхалтай юм хоцрохгүй гэж найдаж байна. Гайхалтай сонсогдож байна. Энэ залуу ийм юм хийж чаддаг байсан гэж үү? Намайг авч чадсан гайх зүйл биш болж биш юм байна. Бид Анг илүү нарыг шөнийн аяллахын төлөө шийдэх гэж байсан. Гэхдээ та хоёр нэг сэрвэ чөтгөрийг алсныг бодоод зүгээр өнгөрөөе. Дахин ийм зүйл ботхыг ч хэрэггүй шүү. Тайвшрах цаг алга. Багийн тэмцээн одоо хүртэл үргэлжилж байгаа. Танай баг одоо хүртэл сүүлийн байранд байна. Чи маргаашнаас эхлээд бүх хүчээ гаргах хэрэгтэй. Мэдээж манай багийн зорилго бол эхний байр. Чөтгөрийн сүрэг довтлсон явдал болсноос хойш сар өнгөрсний багийн тэмцээн эцсийн хамгаалалт хамгийн халууган шатанд орсон. Илүү их оноо авахын тулд багууд төвшин даалгаврын төлөө тулддаг. Ихэнх тохиолдолд ямар ч даалгавар авах нь өөрөө хүнд сорилт байдаг. Тиймээс Илёг багтайгаа хилцүүлэг хийж чухал шийдвэр гаргасан. Тэд тарган хонь олно. Та нар бидний оноогийн төлөө сорихгүй юу? Бас оноогоо ашиглан өөр бүлгэмийг сорino. Хар буу баг. Өнгөрсөн удаагийн өшгөлтийг санаж байна уу? Хангалттай. Тулаан бүрт 10 оноо. Энэ чинь төвшин даалгавартай тэнцэх хэмжээний оноо. Ямар зоригтой юм бэ? Надад ямар ч хамаагүй. Энэ удаа Ахмад Жи чамайг аврахаар ирэхгүй. Бид чамайг шамт хийсэн бүхнийг чинь хариу барина. Хотын талааны талбай. Шинэ баг тулаанчдын багтай оноо тавьж тулдах гэж байна уу? Гэж үү тэд нухастай байна уу? 10 оноо. Тэд өөрсдийгөө хэтэрхий үнэлжээ. Миний бодлоор тэд тийм олон чөтгөр алаагүй байх. Ямар баг ингэж их бардамнаж зүрхэлж байна. Миний бодлоор тэд даалгавар авах боломжгүй учраас оноо дутагдж байгаа сонирхолтой. Хар буу баг бол тишэлдэг хүч. Хэн нэгэн тэдэнд сорилт тавьж байна гэж үү? Улам олон хүн цугларч байна. Бид чамайг дээрлэхэж байна гэж бодохоос өөр буцахад ойртохгүй байна шүү. Үр дүн одоо бол тодорхойгүй. Чи яагаад өөрөө гарахгүй байгаа юм? Чи охин гаргажээ. Бид чамайг ялагдаж
шултан хийхийг харж чадахгүй. Аз болж манай дэд удирдагч бас охин. Тэр танаа багийн дийлэхэд хангалттай. Ойлголоо. Манай багийн удирдагчийг дутуу үнэлэхгүй байхыг санаж болгож байна. Тэр ингээ охин биш. Лё охилох гэж байна. Үүнийг хурдан дуусгацгаая. 10 оноо хурдан 10 оноо өг. Чи Сето тулааны урдлын гэр бүлийн залуу одогтой Лё Сето. Хүмүүс чамайг соёлт чөтгөр гэж дууддаг. Өнөөдөр чи надад сонирхолтой зүйл харуулна гэж найдаж байна. Энийг ав. Тэр ногоон цөмийг сэргээх төрлийн биш гэж үү? Яагаад түүний хурд хөх цөмийн төрлөختөө адилхан хурдан байгаа юм бэ? Идэвхгүй гар. Миний бодсноор эдгээр туршлагатай багууд удаан хугацааны тулаанчид байсан ч тэд багийн тогтог илүү их тулгуурладаг. Тэд ганцаарчлалтан тулаанд оролцохдоо хувийн чадвараа дутмаг, багаа дулдах нь сайн ч чиний хувийн чадвар дутмаг байж болохгүй. Тэр миний булчинд хүчээ шагаснаар албатан таталт өгүүлчихлээ. Чи зайгаа алдлаа. Энэ бол тулаанд хориотой зүйл. Тэр бүх үе мөч булчингийн оновчтой цогцвоо. Мартаж болохгүй Сето гэр бүл биеийн техникээр давуу. Уучлаарай. Орлогч удирдагчаа. Лё Сето шинэ тулаанчдын дунд үнэхээр сэтгэл хөдлөм. Тэдний баг зэрэгэ өсгөхдөө түүнийг үнэхээр их тулгуурласан байх. Хүлээж байснаас соёл чөтгөр үнэхээр гайхалтай. Энэ бол Лё Сето. Үр дүн одоо тодорхойгүй. Биеийн техникээр түүнтэй өрсөлдөх хүн одоо олон биш. За 10 оноо төлбөртөө мартваа. Новш Лё Сето муугүй шүү. Одоо би та нар надтай хүчээ үзэх зоригтой хэвээрээ байна уу? Бид 20 оноо тавилаа. Болж байна. 20 оноо гоё доо. Багийн ахлагч сая туулцсан тэр амрах хэрэгтэй. Би оронд нь оръё. Чи зохихгүй зайл. Би зөвхөн танаа удирдагчтай ч л тулдана. Тийм бол тэр манай удирдагч учраас түүндэд улдахын тулд эхлээд намайг ялах ёстой биш гэж үү? Чам надтай нүг тулах зоригч алга. Гэхдээ над тэр нь хамаагүй л дээ. Тэгэхэр ямар хямдхан өдөн хатгалт вэ? Болж байна. Би чамайг ээжигээс танихгүй болтон зодно. Тэр үнэхээр өгөөшөнд нь очих уу? Томьёо аан гарч ирлээ. Харж байна. Сайн дарах гэж хичээдээ. Би бэлтгэл ашигладаг хийн сум ашиг аар солисон. Би чамайг гэмтээхгүй гэхдээ өвдгөл болно. Тэдэнд бүр бэлтгэлийн зориулттай сум байдаг гэж юу гайхалтай. Миний үед ийм юм байгаагүй. Холын дайчин тулааны талбарт жинхэнэ сум авч ордог байсан. Тэгээд эхнээсээ жинхэнэ сум ашиглан сайжирдаг байлаа. Чамайг алдахгүй байх гэж найдаж байна. За зөвхөн Шинков дайчны хэлэх үг манай удирдагчийн оноо бүх дайчдын дунд хамгийн их шилдэг нь. Чиний өмнөөс ичиж байна. Хаахаа. Хөөе, өөртөө итгэлтэй байх нь сайн. Би чамайг ямар ч зэвсэг ашиглахыг зөвшөөрье. Юу сонгох юм дараа нь намайг дээрлэхсэн гэж буруутгах хэрэггүй шүү. Зэвсэг гэвэл тулааны чинжаал би. Миний өмнөх амьдралынх минь хэрэглэдэг байсан зэвсэг. Би түүнийг үнэхээр их санаж байна. Тэр их өвөрмөц байсан. Би түүнийг өөрийн ант нөхөр гэж үздэг байлаа. Тэр одоо хүртэл тэндээ байгаа болов хэрэггүй. Би зүгээр л нударгаараа ашиглана. Болох уу? Юу? Нударгаа. Тэр юу бодоод байна? Ваахах чи надтай зэвсэггүй туулдах гэж байна уу? Одоо үед бүх Шинковд ийм гөлгийн болчихсон юм уу? Би чамд боломж олгосон. Гэхдээ чи надтай нүцгэн гараа тулдах сонгосон учраас би хүслийг чинь биелүүлье. Их яриа юм аа. Түүнийг баганд дуу намсгагч суйрлуулах хэрэгтэй юм. Би чамд одоо анхааруулъя. Арслан хуулаач анхтаач хүчээ барьдаггүй юм. Би чамд өршөөл үзүүлэхгүй. Бидний алдсан бүх оноог буцааж авах болно. Болж байна. Чамайг үнэхээр бүх хүчээр дайчилсан гэж хүсэж байна. Би үүнийг мэдчихвэл яах бол гэж үнэхээр гайхаж байна. Аан нөгөө нэг сэрвэ чөтгөр дээр ялч Ахмад жийтэй хийсэн тулаанда ялсныг
Тийм учраас л би Аангийг тулааныг үнэхээр их хүлээж байна. Аанг ахмадтай 9 тулаанд ялсан. Тэр надаас илүү юм уу? Багийн ахлагчийн хувьд би бусад гишүүдээ өөрөөсөө давуулахгүй. Тэр залууч хамгүй сайн юм. Чи түүнийг сонирхож байна уу? Энэ тэнгийн харах бүрт аавын минь үг санаанд ордог. Үгүй би одоо тэдгээр зүйлсийн тухай бодож болохгүй. Билд. Ихэл би эхлээд жаахан зай аав. Би чамайг надад хурж ирэхээс өмнө аяална. Тэр шууд буудалгүй байрлалаа солилцлоо гэж үү? Гэхдээ Аанг би 3 ахмадад өөрийн хүчний тухай мэдэгдсэн цаашид нуух шаардлагагүй. Миний зорилго энгийн бид шилдэг чансаатай баг болно. Түүнчлэн хэрвээ би доторх чөтгөртөйгөө тулдахыг хүсвэл өмнө нь байсан хүчээ сэргээх хэрэгтэй. Үгүй би өмнөх өөрийгөө даван гарах ёстой. Би урдынхаасаа илүү хүчтэй болох хэрэгтэй. Гэтэ мөрөөдөө зогсоод байгаа юм уу? Үх, чамайг өршөөхгүй гэж хэлсэн шүү. Тиймээс би доторх чөтгөрөө өөрийн хүч болгоно. Хаа тийм шүү нааша өөрчил. Тэнэг миний баруун гарт байсан нь чиглүүлэгч пуужин байсан юм. Энэ өндөр хурдны түгжигч сумнуудаас хурдны төрлийн цэнхэр цөмтэй чөтгөрүүдэд хүртэл бултахад хэцүү. Нэг л онвол бүгд онох болно. Түүнийг өрсөлдөгчөөрөө сонгосон минь зөв болж энэ одоогийн чадвараа шалгах боломж олгоно. Усны төрөл. Тэр залуу бүх сумнаас бултчихлаа. Түүний хөдөлгөөн яг л шингэн шиг юу болоод байгааг би харж чадахгүй байна. Хараалет би нууц хөзрөө ашиглахыг хүсээгүй юмсан. Удирдагчийн буунууд хүч хуримтлуулахдаа гаргууд тэр хүчтэй цогцолт хийхийн тулд сумандаа энерги хуримтлуулж чаддаг. Ойрын зайнаас миний тэсвэрдэг сумнаас яаж бултахыг чинь харъя. Юу вэ? Тэр алдчихлаа. Хар буу алдчих уу? Удирдагчаа 20 оноо буулчихлоо. Боломжгүй. Сайн байлаа Аанг. Үнэхээр дог юу болсныг би хүртэл тод харж чадсангүй. Энэ залууд энэ техникүүдийг хаанаас сурсан юм бол? Ийхүү Аанг хар бууны багаас 30 оноо амжилттай авав. Аанг болон илүүгийн тулаанууд илүү олон багийн анхаарлыг амжилттай татав. Улам олон залуу тулааны дайчид тэдэнтэй өрсөлдөхөөр ирж байлаа. Ахмад багууд хүртэл тэдэнтэй өрсөлдөхийг хүсэж байв. Ялтын амтанд урамшилсан Леогийн баг оноогоор мөрөгдсөн эдгээр тулааныг хүлээн авч байлаа. Синүү болон Хямё нарч өөрсдийн байр сууриа хадгалж байв. Тэдний баг ялагдсанаасаа илүү олон ялж улам их оноо цуглуулсаар байв. Тэдний оноо аимшигтай хурдан өсөж байлаа. Эцэст нь сарын сүүлд бусад багуудын атаархсан харцсан дунд Леогийн баг Ахмад Жигийн багийн жагсаалтыг тэргүүлж байлаа. Мөн шигшээ тэмцээнд оролцох эрхийг олж авав. Сүүлийн 3 багийн хоорондох шигшээ тэмцээн эхлэх гэж байна.